За юу цаа манайхаа CryptoPoaching-ийн дараагийн эпизод үгээр эхэлж байна. Тэгээд яг одоо үзэж сууж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн маань дугаар бас нэгэн special зочин орсон байгаа. Орохоор болж байгаа. Тэрний бэ гэхлээр CryptoPoaching-ийн инхийг оруулахар шийдсэн байгаа. За урилга хүлээж авсанд баярлалаа. За сайн байцгаана уу. Намайг нэвтрүүлэгтээ урьж оруулж аваад үнэхээр баярлж байна. Тэгээд та бүхэнтэй саршиг болоод сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ удаагийн дугаараа иймэрхүү маягаар ерөнхийдөө хийхээр болсон, бичлэгээ хийхээр болсон. Яагаад бэ гэхлээр ковидтэй холбоотойгоор иймэрхүү бичлэг хийж байгаа шүү. Та бүхэн маань ойлгоорой. Ковидтэй холбоотойгоор гэснээр би нэрээ 3 дахь бустер шот өчигдөр хийлгээд бүхэн алдсан шүү дээ. Инхүү шос нэрээ нэлээд хэцүү байдалд орстой. Хүмүүс бүр 5 шот хийлгсэн хүмүүс байлээ. 5 дахь шот хийлгсэн усуд байлээ цаарч. Монголд нэр 4-5 дахь хийлгээд байгаа гэс тээ. Элээ орж мороод жим тэгээд хоолны газар бүгдээрээ нөгөө юу асуугаа балаарай лээ. Вакцины картээр асууж байна үстэй. Вакцины карт асууад. Гэтэ яг нөгөө шалгажийн гэхээр л нэг тийм сүртэй нэг ID-тэй тулгаал нэг бүр амар шалгахгүй ч гэсэн заавал байгаа юу гэж асуугаад тэр жоохон төвхтөл юм лээ. Тэгээд манай охин нөгөө яг гимнастикт явдаг шүү дээ. Тэгсэн чинь 5 настай хүүхдүүдийг вакцин хийлгэхгүй бол гимнастикт нь оруулахгүй гэсэн наа тийм. Яа гарууд жоохон галзуурч аим шиг лээ. Тийм хүүхдүүд вакцин хийлгэж байгаа юм нэрээ. Харин 5 настай хүүхдүүд вакцин хийн гинэ одоо. Тийм шүү дээ. Өсвөр насны хүүхдүүд бустер шот хийлгэн гэдэг чинь. Тийм ээ. За окей. Ямар ч байсан да нэвтрүүлгээ хоёлаа эхлэхээр тэгээд announcement-удаас юу зарлаад эхэлчихтэй. Тэгэхээр яаж эхлэмээр байна? Юугаар эхлэе гэж бодсон бэ гэхлээр манай project маань тэгээ Poops гэх project-д бид нар launch хийсэн. Тэгээд ерөнхийдөө project бол дараагийн үе шат руугаа ороход баг бэлэн болоод хайсаа базаагаад явж байгаа манай багийнхан. Тэгээд үүнтэй холбоотойгоор юу зарламаар байсан бэ гэхлээр манай багийн гишүүн Монголд байдаг гишүүн төшиг NFT-тэй холбоотой одоо survey гэж ярьдаг те одоо survey ч одоо судалгаа хийж байгаа. Судалгаа те NFT-тэй холбоотой судалгаа гаргасан байгаа. Тэгээд тэрийг бид нар бүх social media-гаар шеэрлсэн байгаа. Та нараас сонирхох юм бол бас хүсэх юм бол social media-нуудаар ороод бүгэлж болно шүү. Тэгээ бүгэлсний чинь төлөө бид нар юу гэж байгаа вэ гэхээр 15 ширхэг Poopsicle зоосноосоо тарааж өгөхөөр шийдсэн байгаа. Бүгэлэхэд 2-5 минут зарцуулагдана гэж тооцоолсон байгаа. Тэгээ та бүхэн хүсэх юм бол бидний ажил тус болоод бүгэлвэл баярлалаа шүү гэж хэлмээр байна. За тэгээ дараагаар нь болохоор бид нар Poopsicle launch хийсэн. Тэгээд олон хүмүүс бас байгч эсвэл асуулттай байгаа хэ дараагийн ажил чи юу вэ? Дараагийн ажлуудаа юу хийгээд явах вэ? Төлөвлөсөн ажлууд юу вэ те? Маркетингийн тал дээр юу вэ гэдэг олон хүмүүс асууж байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бас Poopsicle staking function буюу staking функц ерөнхийдөө бэлэн болоод бэлтгэгдээд явж байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор single staking function буюу Poop-ыг дангаар нь stake хийж байгаа хийх үйл ажиллагаа ерөнхийдөө бэлэн болсон байгаа тийм. Одоо LP-нэр удахгүй бэлэн бол ерөнхийдөө front-end дээр нэг хэдэн дата үзүүлэх ажлууд маань ер нь баг болцсон. Тэгээд удахгүй гарна. Удахгүй л гэж бодож байна. Тэгээ энэ дээр нэмээд бас бид нар вебсайт дээр shitmap буюу roadmap гэсэн хэсэг байсан. Тэр нь ерөнхийдөө shitmap гэдэг хийсэн байсан. Тэгээ бид нар угаасаа project launch хийгээд угаасаа цааш нь ингээд аваад явхаас цааш юу гэж хийсэн бэ гэхлээр roadmap яга ер нь илүү professional болгоё те хүмүүст арай жоохон ойлгомжтойгоор те цааш нь яг юу хийж байгаагаа юу хиймээр байгаа хаалсын хараагаа ер нь илэрхийлэх зорилготойгоор roadmap хэсгээ ер нь шинжилээд вебсайт дээр тавья гэсэн зорилготой байгаа. Тэр ч гэсэндээ удахгүй оруулах төлөвлөгөөтэй байгаа шүү манайхаа. За тэгээд цаашдаа манай яг одоо байгаа shitmap буюу roadmap дээр хамгийн сүүлчийн хэсэг нь юу байгаа вэ гэхлээр Metamorphosis гэсэн нэг хэсэг байгаа тий. Тэгээд та бүхэн манай Metamorphosis-ийн үе шаттай дэлгэрэнгүй хамт байхыг хүсэх юм бол бидний бүх social media хаягууд дээр дагаарай гэж уриалмаар байна. Ялангуяа манай Moonsharks NFT гэсэн Twitter хаягийг идэвхтэйгээр дагаарай гэж уриалъя. Тэгээд бүх линкүүдийг description хэсэг видеоны доор description дээр оруулчих. Та бүхэн цаг тухайд бидний ажилтай хамт байх юм бол хамт байхыг хүсэх юм бол дагаарай гэж уриалмаар байна. Окей. За тэгээд last but not least хамгийн сүүлд нь юугаад дуртмаар байсан бэ гэхлээр premium Discord альтай рекламч те манай premium Discord-ийн хөнгөлөлттэй стил явагцаар байгаа. Жилийн төлбөр хийх юм бол $500 гэсэн хямдралтай буюу урамшуулалтай Discord-ийн маань борлуулалт үргэлжлэлээр байгаа шүү. Та бүхэн join хиймээр байх юм бол description дээр ороод нэгдэж болно. Ерөнхийдөө хөрөнгө оруулалттай холбоотой юм шинээр суралцах хүсэлтэй усуд байх юм бол Premium дотор орж ирэх юм бол нөгөө 7-ны 5 өдөр вебинар явж байгаа учраас вебинараас айгүй их суралцах боломжтой байгаа шүү.
Тийм болохоор одоо юу гэдэг цаг хугацаагаа зарцуулаад үнэхээр та өөрийнхөө хөрөнгө мөнгөө тий эрсдэлд оруулж байгаа бол энийгээ илүү ухаалаг хийх юм бол зөв шүү тий. Одоо жишээ нь юу гэдэг та $5,000 хүн байлаа гэж бодох юм бол та 5,000-аар бүгднгээр нь хөрөнгө оруулалт хийхээ оронд та магадгүй $500 өөрийнхөө та мэдлэгт борлон тий мэдээлэл та хөрөнгө оруулалт хийгээд явах юм бол тэр чинь магадгүй танд илүү нэг давуу талыг авчих боломжтой. Зах зээл дээр илүү амжилттай байхын тулд илүү их мэдээлэлтэй байх шаардлагатай байдаг байгаа. Тэгээд тэрийг бас манайхаа ойлгож байгаа гэж найдаж байна. Тэгээ өмнөх одоо жишээ наазахын дурдаад ярихад бол бид нэр өмнө пуужинт хар зарласан байсан NFTX гэж зоос маань бид нэр $65 багтан пуужинт хар зарласан. Тэгээд одоо бол $145. Тэгээд тэрнээс ч илүү ерөнхийдөө өссөн тий. Ойролцоогоор 140-150% ерөнхийдөө ашиг айл хэдийн өгцөн явж байгаа. Тэгээд энэ удаагийн пуужинт зоосыг жишээ нь бид нар аммсан ёсоор Crypto Pooja Premium дээр би ерөнхийдөө бол худалдаж авч байгаа зарласан байгаа. Тэгээд видеоны төгсгөл рүү ерөнхийдөө тэрийг ярилцсан. Дээрээс нэг сонирхолтой бид нар ямар идэвхжүүлэх үйл ажиллагаа юун дээр премиум дээр явуулж байгаа гэхээр бид нар покерын тэмцээн энэ хагас сайны өглөө 7:30 минутаас Монголын цагаар хагас сайны орой 9:30 минутаас ерөнхийдөө болно. Тэгээд хамгийн анхны тэмцээн учраас илүү фан маягаар байх үднээсээ нэгт орсон үнд нь $50 пүп, хоёрт орсон үнд $25 пүптэйгээр тийм тэмцээн явуулж байгаа. Тэгээд ерөнхийдөө покерын тэмцээнийг бид нар туршаад илүү одоо юу гэдэг олон хүмүүс бас энийг сонирхоод илүү хөгжилтэй тэгээ фан маягаар ингэж явах боломжтой байх юм бол бид нэр энийг илүү идэвхтэйгээр ерөнхийдөө явуулна гэж төлөвлөж байгаа. Тэгээд премиум дотор орсноор та ганцхан мөнгө хийгээд зогсохгүй бас хамт олонтойгоо зүг бас тэ тоглох тэ покерын тэмцээнд оролцох иймэрхүү боломжууд бас бий болж байгаа шүү гэдгийг бас тайлбарт нь сануулж хэлмээр байна. Өөрс чинь болохоор дээрээ. Тийм сая инхэгийн хэлсэн дээр нэмээд хэлэхэд юу хэлмээрсэн бэ гэхээр манай одоо премиум channel бид нар яаж штэ рекламж штэ тэрэн дээр нэмээд хэлчихэд манай премиум channel-д орсон гишүүн 12 сарын 27-нд иймэрхүү юм бичсэн байгаа байхгүй. Hi guys, Crypto Pooja Premium дороод unlisted-ийнхаа зөвлөмжийг аваад одоогоор airdrop, initial exchange offering, spot арилжаанд ороод $1,200 төвөр ашиг хийсэн байна шүү. Маш их баярлалаа. Crypto Pooja багийнхандаа thank you гэдэг бас юу явуулсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм энэтэй адилхан манай оролцогчид буюу дагагчид зөндөө байгаа. Та нар тэгээд манай John-тай зэрэгцээд хөрөнгө оруулалтынхаа сонголтыг зөв хийгээд явахыг хүсэх юм бол манай Discord-д ороорой гэж бас нэмээд уриалъя. Тэгээд дээрэс нь бид нар Osmosis Zone гэдэг төслийг бид нар хамгийн анх зах зээл дээр гарсан мөчөөс нэгсүүлээд ерөнхийдөө видео хийгээд танилцуулаад явж исэн. Тэгээд анх Osmosis яг өндөр хувийн яг farming хийгээд явж исэн усууд бол яг одоогийн байдлаар дор хаяж 5 нугалсан байгаа мөнгөө. Тэгэхээр ерөнхийдөө бол өөрчлөлт юу гэдэг урамшууллуудаа гараад зараад исэн усууд бол арай юу гэдэг 4x хийсэн байгаа. Та өргөжлөл бүгдээрийг нь өргүүлж хийгээд farm хийгээд зөв farmingуудаа хийж исэн бол 5-аас 8x айл хэдий хийцэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол Crypto Pooja багийг дагахснараа маш их амжилттай явах одоо санхүүгийн тийм бололцоог бид нар олгож байгаа. Тэгээд том хөрөнгө оруулагч нар ер нь жилийн юу гэдэг нэг 15%, 10% ашиг айгуудын өндөр ашиг юм шиг ярьдаг. Гэхдээ нөгөө талаас яг нөгөө маш их мөнгө эргэлтүүлдэг учраас тэр нь ч гэсэн гоё л доо. Одоо чинь тэрбум долларыг эргэлтүүлдэг хүн 10% ашиг хийжлээ гэдэг юм бол чинь $100 сая байхгүй юу? Харин Crypto Pooja багтаа өнөөдөр одоо чинь юу гэдэг сүүлийн пуужин тогтоосон дээр хэлэхэд бид нэр 150% ашиг хийсэн байх ч гэдэг тийм. Тэр ерөнхийдөө бол айгүй юм хурдтай зах зээл дээр бид нэр айгүй мэдлэг шаарддаг, айгүй цаг хугацаа зарцуулж хийж авдаг энэ мэдээлэл дээр тулгуурсан юм арилжааны зах зээл дээр бид нэр энэ хүн мэдээллийг ерөнхийдөө өгөх гэж ажиллаж байгаа тийм баг байгаа. Тэгээд ганцхан би нэг өгöd байгаа юм биш. Өнөөдөр манайд айгүй мундаг шинжээчнэр залуучууд байна тийм. Премиум дээр тэд нар юм бичиж чинь, паблик дээр юм бичиж чинь, сүүлд манайд сайнагийн залуу нэг гэж орж ирсэн. Сайнагийн бичээнүүд надад бол айгүй таалагдж байгаа. Өнөөдөр л ихэд золбоо шинээр Telegram блокчейн дээр гарч байгаа Aerial Money гэдэг төслийн тухай жишээ бичсэн тийм. Тэнгүүд нь би золбоогоос тэрийг жишээ нь олоод мэдж байгаа байхгүй. Тэнгүүд Discord руу ороод бүртгүүлэх юм бол тэнд нөхөр тэмцээн явуулсан тийм. 7 хүн referral хийгээд буюу өөрөө линкээр оруулах юм бол OG болно ч гэдэг юм уу. Гих мэтлэнгээр юм хөрх мэдээллүүдийг өгöd байгаа байхгүй. Дээрээс нь манай сүүлд орж ирсэн сайнагийн шинжээч жишээ тэр Deviants Faction гэдэг одоо card based Gods Unchained гэдэг тоглоомтой төстэй тийм тоглоомын жишээ нь бас танилцуулж бичсэн байлаа. Тэгээд тэн дээр starter booster starter pack гэдэг одоо чинь NFT-ийн тийм нэг pack авах боломжтой. Тэгэхээр та $250 үнэтэй pack-ийг жишээ нь NFT marketplace-ээс авах юм бол одоо 250-аас жоохон унангуудаа $150 авах боломжтой. Тэрийг бас танилцуулаад бичсэн. Ягаад тэр тоглоом дээр илүү их одоо ирээдүй байна гэж харж байгаагаа жишээ нь танилцуулаад бичсэн байх жишээ. Тэгэхээр өнөөдөр Crypto Pooja баг маань бид нар ирээдүйг юу гэж харж байгаа гэхээр бид нар зөвхөн өөрсдөө ингэж судлаад мэдээлэл хүргээд байдаг биш. Өнөөдөр бид нар Монгол хөрөнгө оруулалтын салбарт сонирхож байгаа мундаг залуучууд өөрсдөө орж ирээд бид нартай хамт өсөх боломжтой. Өсөөд явж явах тундаа бусад залуучуудтай тэр нөгөө мэдээллийг хүргэх боломжтой. Тийм ингээд нөгөө платформ болж хөгжиж явж байгаа маа. Тэгээд тэр утгаараас та өнөөдөр энэ зах зээлээс хоцормооргүй байх юм бол бид нартай холбогдоод Discord дээр орж ирээд залуучуудтай харилцаад юм асуугаад яваасаа гэж би бас уриалж байна. За тэгээд саяхан зах зээл дээр юу болсон бэ гэхээр ерөнхийдөө Federal Reserve 12 сарын 14-15-нд хийсэн уулзалттай холбоотой бичлэг болгон ерөнхийдөө тэрний танилцуулга ерөнхийдөө мэдээлэл гарсан. Тэрнтэй холбоотойгоор зах зээл
дээр нөгөө хүүс юм байна. Ерөнхийдөө 10 жилийн бондыг хүүгүүд өсөж явахаар ерөнхийдөө mortgage болон бусад бүх юмны хүү өсвөл тэгээд зах зээл дээр ерөнхийдөө нэг тийм айдас орж ирсэн байна. Тэгээд тэрнтэй холбоотойгоор хувьцааны зах зээл дээр уналтаа болсон. Дээрээс нь coin-ы зах зээл дээр ч гэсэн ерөнхийдөө бол уналтаа болсон. Тэгээд биткойн маань ерөнхийдөө нэг юу гэдэг те нэг 40 хэдэн мянга тэр нэг савлаад нэг тодорхой левел дотор ерөнхийдөө яваад ирсэн. Сая бас нэг 42 руу орж ирж байгаа шиг байна. Тэгэхээр яг зах зээл дээр одоо Америкийн мөнгөний бодлоготой холбоотой, инфляц өсөж байгаатай холбоотой тийм айдсууд бол ерөнхийдөө явж байгаа. Тэгэхээр энэ зах зээлийг үргэлжлүүлэн ажиглах шаардлагатай байгаа. Магадгүй дараагийн одоо юу гэдэг тэр recession гэж ярьдаг эдийн засгийн хямрал маань магадгүй энэ мөнгөний бодлогоос болоод орж ирж магадгүй юм биш үү гэж ярьж байгаа усуд байгаа. Зарим усуд нь хамаагүй гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол яг яахын сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн үргэлжлүүлэн ажиглах шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр крипто зах зээл дээр үргэлжлүүлэн буулж байгаа. Ягаад гэвэл өнөөдөр замбраагүй мөнгө хэвлэдэг янз бүрийн бодлого боловсруулагчдаас болоод ингээд эдийн засгт аягүй савлгаа орж ирдэг зах зээл дээр decentralized мөнгө одоо decentralized одоо санхүү stable coin гэдэг зүйл маань цаашдаа ч гэсэн хэрэглэгдэх тийм хэрэглэгдэхгүй юм аа. Тэгээд тэрийг жишээ нь юунаас харж болох вэ гэхээр өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын туслах байсан за одоо залуу тэр нэрийг марцчихъя. Эдгээр нийлж байгаа сэнээр нөгөө social media platform гаргасан юм байлээ. Тэгээд Getter гэдэг нэртэй GETTR гэдэг. Тэгээд энэ ерөнхийдөө юуны тогтолцоо гэхээр get together буюу хамтдаа байх гэдэг үүний тогтолцоор ерөнхийдөө явж байгаа. Тэгээд энэхүү social media маань юугаараа сонирхолтой вэ гэхээр та ямар ч улс төрийн бодлоготой хүн байсан. Та зүүнийхч байсан, баруунийхч байсан өөрийнхөө бодлыг нэгт илэрхийлэх боломжтой. Дээрээс нь өөрсдийн гэсэн токентэй цаашлах бол бүр өөрсдийн гэсэн stable coin энтертэй болох юм төлөвлөгөөтэй аяга мундаг юм платформ гарч байгаа юм билээ. Тэгээд энийг бас хүмүүс итгэн шиг хэрэглээд логин энтер бас үүсгээд тэн дээр бас ингээд ашиглаад явбал бас зүгээр юм шиг надад санагдлаа. Тэгээд тэрийг бас хүргэе гэж бодлоо. Дээрэс нь бас нэг сонирхолтой мэдээлэл гарч ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр би энийг юун дээр гаргаад тэлгэцээ ширлээ. Тэр Getter-ыг одоо хэрэглэхэд бэлэн юм уу те? Байлаа. Гар утасны app нь байгаа. Одоо чинь iOS дээр хэрэглэж болно, Android дээр хэрэглэж болно, вебсайтаар нь орж болно. Тэгээд 7 хоногийн төлбөртэй юу хийж болно. Нөгөө нэг мэдээ уншдаг тэгээ хүмүүстэй чатлж болдог бас тийм аппликейшн байгаа. Гэхдээ тэр нь төлбөртэй байгаа нь нэг талын сонирн боловч нөгөө талаасаа нөгөө сурчлагаан дээр тулгуурлаж орлого олохгүйгээр одоо хүмүүс илүү нөгөө нэг membership маягаараа тий одоо чинь free speech гэж дэмжиж байгаа бол мөнгө төлөөд энэ ингээд чат аппликейшн ороо гэсэн. Яг зөв. Нэг тиймэрхүү point ерөнхийдөө яриад байгаа. За энэ дээр юу хийгээд байгаа гэхээр Nexus Protocol-ийн ийм юм гаргаж магадгүй гэдэг ерөнхийдөө цуурхал гарч эхэлсэн. Тэр маань USB гэхээр гарууд лунаага бие луна олгож барьцаалаад тэнгуүтээ зээл аваад авсан зээлээрээ дахиж үргэлжлүүлж одоо луна аваад яваад гэдэг. Тэгээ лунагийн хэмжээг хэсэгдэг. Тэр нэгсэндээ нөгөө луна дээр энэ leverage ингээ position үүсгэж болдог. Иймэрдүү бүтээгдэхүүн ерөнхийдөө судалж байгаа юм. Тэгээ Nexus-ийн хувьд бол үнэн нь бол нэлээд унтсан. Та бүхэн ажиглах юм бол нэлээд унтсан биз дээ. Энэ Coin Hall гэдэг вебсайтаас ерөнхийдөө би хараад байгаа шүү. PSI гэдэг байна. Ханаа хэдүүлээ ерөнхийдөө нэг өдрөөр нь чарт нь харах юм бол баг хамгийн доотлын шалныхаа үн дээр ерөнхийдөө явж байгаа. Тэгээд миний бодлоор бол энэ Nexus-ыг бол авахд бол одоо нэлээд тохиромжтой харагдаж байгаа. Дээрэс нь өнөөдөр болтол хийсэн бүтээгдэхүүн болон ер нь одоо юу гэдэг нь багийнхаа technical ур чадрын хувьд л өөрсдөө нэлээд баталж харуулж чадсан тийм төслүүдийн нэг байгаа даа. Тэгээд ерөнхийдөө вебсайтны энэ бас 7 хоног бол airdrop авдаг. Надад хараа airdrop үгүй юм үгүй гэдэг хөрх ингэж байгаа байхгүй. Ийм байна. Тэгээ Nexus-ийн тухайд болохоор та бүхэн ингээд farm гэдэг хэсэг рүү орох юм бол айг өндөр хувийн farm хийх боломжтой 105%, 130%, 108% гэдэг farm байгаа. Тэгэхээр энэ farm-ыг ерөнхийдөө яаж хийх юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Тэрийг дэлгэц хэрэглэсэн байгаа дээрээ шууд өнөөдөр бичлэгэн дээр үзүүлчихье гэж би бодоод байна. За Anchor Protocol руу хэдүүлээ ороод тэгээ Anchor Protocol-ийн баруун дэд үндэс дээр web app гэдэг дээр дараад тэгээ вебсайт руу орно. Тэгээ энэ хэсэг дээр юу хийх вэ гэхээр шүтээ bond гэдэг рүү ороод одоо надад энэ wallet дотор хоёр шиг луна байна. Хоёр шиг лунагаа яах вэ гэхээр энэ bond гэдэг хэсэг дээр mint хийж дарна. Энэ яг одоо энэ ч дутуу өгöd байгаа ямар сонин гарууд вэ. Ингэж дутуу өгöd байвал нь тий ингэж бас болдог заяа. Terra swap руу ороод лунагаа шууд би луна болгоод зарж болдог. Тэрийг бас давхар үзүүлчихэ. Хамгийн ихний арга нь болохоор Anchor Protocol-ийн вебсайт руу ороод энэ bond гэдэг хэсэг рүү ороод mint хийгээд би луна гаргаж болно. Бид нар энэ дээр юу хийх гээд байгаа гэхээр лунагаа би луна болгох гэдэг. Энэ дээр би луна гэж чичээд тэгээ би лунагаа оллоо. Тэгж wallet-а холбоно. За одоо хоёр луна байна. За энэ дээр бол бүр урамшуултай хараа. Жохон илүү луна авч байгааз. Дахиад өөр бас нэг сонголт өгдөг болсон. Тэр нь юу вэ гэхээр Astroport дээр бас хийж болно. Astroport Sigify гэдэг вебсайт руу ороод тэгээд swap гэдэг хэсэг дээр хөтөлөө ороод
Connect your wallet. Үгүй. Astroport-ос нэлээд унсан байдаг шүү дээ. Тийм. Astroport ер нь за энэ дээрс ингээ харах юм бол TerraSwap-ээр авах нь илүү хамгийн ашигтай байж. За тэгвэл нийлүүлээ TerraSwap-аас сонгочихж байгаа байхгүй. Тэгээ TerraSwap руу ороод swap гэж тараад. Гэхдээ яг Astroport ерөөхдөө фийн баг байх магадaltaй. Яг тэгвэл Curve Finance гэдэг төсөлтөөр яг адилхан үнэтэй төслүүдээр арай тийм өөр төрлийн curve хэрэгэлдэг тийм төслүүд байгаа. За би TerraSwap ашиглаад одоо энэ юу болж байгаа гэхээр лунагаа би лунаа олчихж байгаа байхгүй. За ингээ би лунаатай болцсон. Би лунаагаа яах вэ гэхээр шүү дээ. Юу руу оруулна. Буцаад одоо би Nexus-ийн вебсайт руу орсон. Nexus Protocol-ыг app руу ороод тэгээд Vault гэдэг хэсэг рүү би явлаа. Би лунаагаа би deposit хийн. Тэнгүүд миний би лунаа юу болох вэ гэхээр N лунаа болно. Nexus лунаа болно. За би лунаагаа ийшээ хийлээ. Би пассвортаа ингээд 24 цаг сануулдаг дээр тавьчихвч дахиж пассворт хийх шаардлага байхгүй. Ингээ очиж. За энэний дараагаас аягүй гоё юм байгаа. За ингээ хийчихэнгүүт хараа. Би лунаа хийснийхаа төлөө 775% хүүтэйгээр би юу авч байгаа байхгүй. PSI on. Тэгээд 775%-ийг одоо чинь лунаа дээр авна гэж аягүй нэг өдрийн боломжийн л доо ягаад гэвэл ямар ч төвжилт байхгүй. Энэ би лунаа чинь зарж болно, энэ лунаа чинь зарж болно тий. Тэгэнгүүт PSI айгу боломжийн үн дээр байна гэж би итгэж байгаа учраас надад юу таалагдаад байгаа гэхээр шууд энийгээ farm хийх боломжтой. Энэ лунаагаа PSI-тай нийлүүлээд хийвэл 105% хүүтэй байгаад гэхдээ бүр энэс илүү өндөр хувийг хаанаас авч болох вэ гэхээр Spectre Finance-аас авч болно. Spectre Finance руу орлоо. Launch app. За тэгэнгүүт хэдүүлээ. Мэдээж Vault-тай холбоно. За Vault-тай холбонгууд эндээс нөгөө юу болно? PSI-тай. За энэ лунаатай. Айн шүү дээ. Энэ хараа 188% гэж байна. Яг энэ автомат хэрэглүүлдэг учраас. За тэнгүүт би 2 ширхэг лунаагаа 3191 ширхэг PSI худалдаж авч агаад хамтдаа ингэж хийгээд Oro compound хийх юм бол нөгөө 105% чинь 188%-ийг олно. Дээрээс нэмээд spec reward гэдэг нэг жижиг хөрх reward авна. Тэгээд үнгүй spec авч байгаа учраас энэ дээр нэг гомдоод ах юм байхгүй. Тэгээ юм байгаа. Тэгээ spec website чинь ерөнхийдөө шинжлэгдсэн. Тэгээд spec-ийн үнийн хувьд бол 226-тай 13 сая market cap-тэй. Тэгээ ерөнхийдөө Ethereum экосистемийн хувьд Luna өөрөө пуужилцсан болохоос бусад зооснууд нь бүгдээр ерөнхийдөө уналттай байгаа. Тийм учраас яг одоо бол Ethereum блокчейн дээр байгаа чухал төслүүд дээр илүү буулгах цаг хугацаа мөн гэж би бол итгэж байгаа. Тэгээд Nexus-ийн хичээл байна ерөнхийдөө ийм байгаа. За дараад нь видео хэдэн минут болж байна? Одоо нэг 20 минут юм уу? За тэгвэл юу вэ дөө? Тэрийг дараа нь Kujira ерөнхийдөө дараагийн видеонд дээр за надад сануулаарай за. Окей. Тэгээд одоо шууд пуужин тацаас руу гараад. Тэгэхээр окей. Ерөнхийдөө одоо Web3 гэж аягүйх яригддаг. Web3 гэдэг дээр ямар ойлголт байгаа гэхээр бид нэр AWS хэрэглэхгүйгээр бид нэр магадгүй Google Cloud хэрэглэхгүйгээр яаж датагаа бид нэр хадгалах вэ те. Тэгэхээр датаг ингээд аюулгүй байдлаар хадгалах төслүүд маань ерөнхийдөө дээр үеис хэсгүүдэд аягүйх судалгаа хийгээд зөндөө олон төслүүд гараад фейлж ийсэн. Тэгээд зөндөө олон төслүүд одоо гарч ирээд маш өндөр үнэлгээтэй ерөнхийдөө явж байгаа. Тэгээд энэ бол шийдвэрлэхэд нэлээд хэцүү асуудлуудын нэг байгаа даа. Тэгээд одоо distributed computation гэдэг тал дээр надад сүүлийн үед илүү буулж байгаа хоёр төсөл байгаа нэг нь болохоор энэ Akash гэдэг төсөл байгаа. Akash-ийн хувьд бол айгүй сонирхолтой. Юугаар сонирхолтой гэхээр Cosmos SDK хэрэглээд өөрсдийн гэсэн блокчейнтэй. Тэгээд маш хялбар байдлаар өөрийнхөө ингээд вебсайт энтрийг шууд ингээд деплой хийх боломжтой ийм байгаа. Тэгээд дээрэс нь roadmap-а ямар ч байсан нэлээд сайн биелүүлээд явдаг. Айгүй хөрхэн тайлбаруудтай. Дээрэс нь Akash-ыг ашиглаж байгаа бусад блокчейн дээр зооснуудын одоо нэг майн хийдэг, олборлдог тийм нодууд ажиллуулах, валидатор нод ажиллуулах боломжтой ийм төсөл байна. Тэгээд Akash-ыг бол айлхтай Osmosis 100 дээр худалдаж аваад farm хийх опшн байгаа. Тэгээд дээрээс нь энэс илүү бага market cap-тай. Тэгээд сүүлийн үед бас нэлээд анхаарал татаад байгаа. Одоо яг энэ удаагийн пуужин тар сонгож байгаа. Дээрээс нь crypto пуужин premium дээр би бол танилцуулсан. Тэрнээс хойш нэг 50% өсөлт гэдэг үзүүлээд сая гэж унаад нэг 20% ашигтай явж байгаа. Ийм зоос байгаа. Энэ хүүд зоос нь юу гэхээр ALF. Найлх гэдэг зоос 45 цент орохны ерөнхийдөө crypto пуужин premium дээр би сануулж хэлсэн. Тэгээд энэ хөдөлсөл маань сүүл юу болсон бэ гэхээр Ubisoft гэдэг компанитай партнер болсон байна. Тэгээд Ubisoft-ийн Quartz гэдэг платформ бий болж байгаа. Тэгээд ерөнхийдөө AAA буюу энэ маш амжилттай энэ Францын тоглоом дизайн хийдэг, тоглоом гаргадаг энэ компани ерөнхийдөө хамтраад тэгээд тоглоомтой холбоотой NFT, Dynamic NFT буюу бүр
өөрчлөгддөг, хувьсдаг тийм NFT-г эдгээр одоо блокчейн дээр зориулж хийнэ гэдэг. Тэгээд ашиглаж байгаа блокчейн болохоор Tezos гэдэг блокчейн байгаа. Тэгээд NFT-ийн датаг болохоор эдгээр Aleph дээр хадгалж байгаа. RVIV дээр биш Aleph дээр хадгалж байгаа. Тэгээд Aleph-ийн market cap-ийн хувьд ерөнхийдөө бол ил төрлийн яг энэ төслүүдээс маш бага market cap-тэй 67 сая. Тэгээд хуучин дээр үед Nose одоо ч гэсэн байгаа л да. Nose гэж яригддаг энэ бүх блокчейн дээр ажиллаж исэн багийнхан ерөнхийдөө энэ төсөл дээр ажилладаг. Тэгээд нэлээд техникэл уур чадвартай тийм багийнхны гаргасан юм төсөл байгаа. Тэгээ өөрсдийн гэсэн блокчейнтэй биш маш олон блокчейнуудыг хоорондоо холбож чаддаг. Тэгээд одоо энэ датаг аюулгүй байдлаар ерөөхдөө хадгалдаг ийм Aleph гэдэг төсөл байгаа. Тэгээд энэхүү Aleph гэдэг зоосыг ерөөхдөө дараагийн пуужинт төслөөрөө сонгож байгаа. Тэгээд манай багийг үргэлжлүүлэн дэмждэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд хөрөнгө оруулалтын чинь карьерт амжилт хүсье. Тэгээд яри. Crypto пуужинт таны хөрөнгө оруулалтын луужин. Окей. Окей. Тэгэхээр өнөөдрийн эпизод нь та бүхэндээ үргэлжлүүлж байсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзъя тий. Окей. Яри. All right guys. Bye. Bye.